Монгол улсад 1970-ад оны геологийн судалгаагаар критикал минералын нөөц байгаа гэдгийг тогтоосон. Гэтэ энэ тухайн цаг үедээ тийм ч онцгийн чухал зүйл биш ээжээ. Харин өнөөдөр техник технологийн хөгжил асар хурдцтай явж байгаа энэ цаг үед бид критикал минералын нөөцөө ашиглах болцоотой болж байгаа. Учир нь олон улсад критикал минералаар цахилгаан автомашин, талхин сэнс, нарны автон зэргийг үйлдвэрлэж байна. Дэлхийн эрэлт хэрэгцээ инхүү нэмэгдэж, их хэмжээний хөрөнгө оруулалтууд яригдж байгаа энэ цаг үед критикал минералын нөөцөө ашиглан манай улс авилгаа нэмэгдүүлэх боломжтой болж байгаа. Мэдээж критикал минерал нь уул уурхай салбарын бүтээгдэхүүн. Уул уурхай салбар манай улсад хичнээн ач холбогдолтой салбар нэлээ. Манай төсвийн орлогын 3/1 нь уул уурхайгаас орж ирдэг. 3/1 нь шүү. Өөрийнх нь дахиад 50% амнаатаас орж ирдэг. Ийм орлогын бүтцтэй. Иймээс уул уурхайгаас олдог орлогоо нэмэгдүүлж тоогоогоо хамруулахын тулд зөвхөн нүүрс алтцэс зэрэгт анхаарлаа хандуулахгүйгээр критикал минералын нөөцөө ч гэсэн ашиглан эдийн засгаад хэлэх боломж бидэнд байна.